Бон Жоун найруулагчийн 4 төрлөөр Оскарын шагнал авсан Паразит гэдэг кино байдаг. Киноны ихэнх үйл явдал хоёр гэр бүлийн харилцааны талаар өгүүлдэг. Ядуу гэр бүл нь Кимийн гэр бүл. Харин баян гэр бүл нь Пакийн гэр бүл. Аль аль нь ам бүл дөрвөлээ. Кино Кимийн гэр бүлийн амьдралыг харуулж эхэлдэг. Нийгмийн эмзэг давхаргад хамрагддаг учраас Кимийн гэр бүл өдөр бүр хоолны мөнгө олох тэмцэл донд байдаг. Нэг өдөр Кимийн хүүгийн ангийн хүүхэд тэдний гэрт зочлон ирнэ. Ингэхдээ Кимийн гэр бүлд нэгэн аз жаргал эд хөрөнгө дагуулдаг чулуу бэлэглэнэ. Тэр чулууг хармагц Кимийн гэр бүлийнхэн олон жил хайж байсан юм олсон мэт баярлцгаана. Гэтэл ангийн найзын ирсэн зорилго бол тэс өөр. Удалгүй гадаадад суралцахаар явах болсон тул харж авдаг охиноо харж хандахыг Кимийн хүүгээс гуйхаар ирсэн болж таардаг. Ховор чулуу авсандаа баярлсан Кимийн хүүж түүний ятгалганд орж Паки охины гэрийн багш болох хүсэлтийг зөвшөөрнө. Пак эзэгтэд Кимийн хүү таалагддаг тул түүнийг гэрийн багшаар хөлслөх болно. Хүүч олдсон боломжийг ашиглан удгүй хичээгээд тэдний гэрт асран хамгаалагчаар ажилд оруулж дөнгөнө. Араас нь тэдний аав ээж хоёр Пакийн гэрт ажилд орсноор Кимийн гэр бүлийнхэн бүгд тэдний гэрт ажиллацгаана. Нэг ёсондоо Кимийнхэн Пакийн гэр бүлийг шимэгчилж байгаатай адил. Гэхдээ найруулагчийн хэлэх гээд байгаа шимэгч нь хэн бэ? Кимийн гэр бүлийнхэн үү? Эсвэл тэдний хөдөлмөрийг ашиглаж байгаа Пакийн гэр бүлийнхэн үү? Аль эсвэл Кимийн хүүд мөрөөдөл төрүүлдэг шидэд чулуу юу? Эсвэл Пакийн гэрийн хонголд амьдардаг нэг нь үү? Кафкагийн Метаморф гэдэг зохиол дээр нэгэн гэр бүлийн талаар гардаг. Тэдний гэр бүлч адил ам бол дөрвөлээ. Гэтэл дөрвөн хүнээс зөвхөн нэг нь ажил хийж байхад үлдсэн гурав нь юу ч хийхгүй өдөр хоногийг өнгөрөөж байдаг талаар гардаг. Үүний хариуд том хүн гинэд шавж болон хувирснаар тэдэнд бусдыг шимгчилж амьдрах ямар байдаг гэдгийг мэдрүүлж өгдөг. Кимийн гэр бүл эсвэл Пакийн гэр бүлийнхэн аль нь ч шимгч биш. Тэдний хэн нь ч шимгч гэдэг төрөлд хайралагдах учиргүй. Учир нь тэд бүгд амьдрах гэж зүтгэж суралцж байдаг хүмүүс байдаг билээ. Ер нь энэ кинон дээр гардаг нэг ч дүр шимгч гэдэг бүлэгт хайралагддаггүй. Мөн шидэд чулууч паразит биш гэдгийг киноны төгсгөл хавцаанаас ойлгож болно. Шимгчийг олохын тулд киноны үйл явдлыг ахаад эхнээс нь нэг дэлгэрэнгүй харъя. Кимийн хүүгийн найз гадагшаа сурахаар явах болсон тул өөрийн оронд Кимийн хүүг Паки охинд англи хэл заахыг гуйдаг. Ангийн найз яг аль орноор суралцахаар явж хэлдэггүй боловч Америк нэгдсэн улс байх магадлал өндөр байдаг. Учир нь тэр бол англи хэлний багш. Ховор чулуу аваад баярлсан Кимийн хүүч түүний ятгалганд орж Пакийн гэрт очин ажлын ярилцлага өгдөг. Ингэхдээ өөрийгөө Кевин гэж танилцуулдаг. Кевин англи хэл заахтаа хинээс дутахгүй гэдгээ харуулж дөнгөнө. Пак эзэгтэйч Кевин таалагддаг тул түүний гэрийн багшаар хөслөх болно. Удалгүй Кевин Пак эзэгтэйд нөлөөтэй болж ирдэг тул эгчийгээ Пакийн гэр бүлд ажилд оролцуулахаар танилцуулдаг. Түүний эгч өөрийгөө танилцуулахдаа Джессика гэж танилцуулдаг. Пакийн гэр бүлийнхэн яагаад ч юм Америктэй холбоотой зүйлд илүү хандаж байдгийг кинон дээрээс харж болно. Хоорондоо солонгосоор ярилцах үедээ гинэт англи хэл зүг ярианд оруулж ярианыхаа хүчийг өндөрсгөнө. Oh. Is it okay with you? Амьдардаг орон сууц нь жирийн давчиг солонгосын орон сууцаас тэс өөр. Европод Америк твийг нээсний дараа тэнд үе олноороо нүүн суурьшсан. Тэр үедээ нутгийн уугуул иргэдийг үе олноор нь хятаж байсан тул уугуул иргэд шаруудад анхнаасаа дургүй байсан. Түүхэн үйл явдалтай төстэй үйл явдалж Пакийн гэрт явагдаж байдаг. Тэд хэдий Солонгост амьдарч байгаа хэдий ч Америк соёл тэдний гэрт аль хэдийн шингэчихсэн байдаг.
Энэ нэвч шингэсэн соёлд Пак эзэнтэн эзэгтэй хоёр аль хэдийн уусан орчихсон. Харин тэдний охин дөнгөж Америк соёлд нэвтэрч эхэлж буй. Харин баг хүн энэ Америк соёлын гадна байдаг тул түүнд дургүй байдаг. Тэр дургуйцлаа илэрхийлж буй арга нь зураг сараачих, мөн индиан болж тэднийг эсэргүүцэх явдал байдаг. Гэвч тэр хитрхи жижигхэн, хитрхи сул дорой байдаг тул ганц нэг сум харахаас цаашгүй. Орчин үед их сургуульд ороод эсвэл ажил дээр гараад ч боломж олдвол Америк явах хүсэлтэй хүмүүс асар их болсон. Тэдэн дундаас Америк түүж сонгон шалгаруулдаг. Кевингийн найзын дүрийн зорилго нь ердөө үүнийг харуулахын тулд байдаг. Тэр бол Сэхэтэн байрын залуу. Пак шиг баян биш ч, Ким шиг ядууч биш. Олдсон боломжийг ашиглаад Америк руу сурахаар явж буй. Түүний хувьд бол энэ асар том боломж мэт харагдаж буй. Гэтэл том зургаар харах юм бол нөгөө талаас Америк олон орны чадaltaй залуучуудыг өөртөө шингэн өөрийн нөөц бололцоог улам нэмэгдүүлж буй гэдгийг ойлгоход нэг их хэцүү биш. Кинон дэр гэхдээ Америк гэдэг объект хаач гардаггүй. Тэр гэхдээ хаа сайгүй чимээгүй оршин байдаг маш хүчтэй татах хүч. Найруулагч жинхэнэ паразит бол Америк гэдгийг харуулах гээд байгаа юм. Киноны төгсгөлд хоёр чухал үйл явдал гардаг. 1. Кевингийн шидэд чулуу. Пакийн гэрт хэрэг болж байх үед Кевин чулуугаар толгой руугаа цохиулж ухаан алддаг. Хэрэг болсны дараа тэрээр эмнэлэг тухаан ордог. Энэ үед тэрээр яагаад ч юм инээд алдаад байдаг. Чулуугаар цохиулахыг англиар хэлбэл hit by stone, stoned гэх мэтээр хэлж болно. Stoned гэдэг нь хар ярианд мансуурсан эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг хэлдэг. Мансууруулах бодис хэрэглэсэн хүн инээмтгий болчихдог тул үүнтэй адилаар Кевинч инээд алдаад байдаг. Өөрөөр хэлбэл Кевингийн чулуу бол ердөө нэг бодит амьдралаас хэсэг салгадаг мансууруулах бодистой төстэй зүйл. Тэдний гэр бүл энэ бодисын нөлөөгөөр хэсэг зур хийм өрөөдөлтөд автсан байдаг нь харагддаг. Кевингийн сүлийн захиа. Кевингийн хүсэл нь Пакийн гэрийн хонгилд үжигдсэн аавыгаа суллаж гаргах явдал байдаг. Гэхдээ Кевинд үүнийг биелүүлэх ямар ч нөөц бололцоо байхгүй. Гэсэн хэдий ч Кевин өөртөө үүнийг амлаж захиа бичиж байгаа хэсэг гардаг. Энэ бол бодит амьдралаас хэтэрхий хүнд ирсэн Америк мөрөөдлийн нэг хэлбэр. Пакийн гэрт өнгөрүүлсэн хэд хоногт түүнд Америк хэтэрхий хүчтэйгээр нөлөөсний улмаас тэрээр гинэн Америк мөрөөдөлтөй болж озорсон байдаг. Хэдий өндөрөөс унсан ч Америк мөрөөдөл түүнийг орхидоггүй. Ганцхан англи хэл сурах хэрэгцээл бүхэл бүтэн хоёр гэр бүлийн амьдралыг хэрхэн сөөрүүлж буйг уг киноноос харж болно. Найруулагч эл киногаар Америкийг дотроо хэрхэн эсэргүүцэж явдгаа инээдмийн хөнгөн өнгөн аясаар чадварлаг харуулдаг билээ.